Сайн байцгаана уу? Маргадын нэг өдөртөө бүгдээрээ танилцгаая. Бид хоёр ингээд зургийн дугууланд явдъя. 7 хоногийн хагас өдөр болгон явдаг. Тэгээ зургийн дугуулангийнх нь гадаа зөндөө олон тоглоомод байдаг. Энэ надад заримдаа жоохон хэцүү санагддаг. Тэгээ зургийн дугуулн руугаа орох болгондоо манай охин нүдээ салгаж чаддгүй энэ тоглоомнуудаас. За тэгэл зургийн дугуулн руугаа орох замдаа явж байсан чинь гинэт би засмаар санагдаад буцаад 0 руу эргээд марш. За тэгээд бид хоёр 0-оос гараад буцаад зургийн дугуулн руугаа орох гэж байна. За ийм гоё орчин нь айгуу гоё. За тэгээд ороод хувцас тайлаад бид хоёрыг орсон чинь төрсөн өдөр болж исэн. Тэгээд энэ урлан дотор хүүхдүүд төрсөн өдрөө айгуу их тэмдэглэв юм лээ. Энэ манай охины зурсан зураг байна. Төрсөн өдрөө бүтээлчээр тэмдэглэв юм лээ. Тэгээд төрсөн өдөр нь арай дуусаагүй байна гэд бид хоёр зүгээрийг хийж байх зураа урлан доторхоо харуулчих гэж бодоод жижиг бичлэгүүдийг хийсэн. Энэ зургуудаа сонгож аваад зурж болно. Тэгээд хүлээж исэн чи хүүхдүүд нөө төрсөн өдөр дуусгайсан учраас бид хоёр гадаа мэдээж тоглоомод руу явсан. За тэгээд хүүхэд л осон хойно надаас зоос аваад өгөөч гэж гуйсан. Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гээд би зоос авч өгөөд. За тэгээд юун дээр тоглох вэ гэл зөндөө яриад явсан. Яваалаа. Маш олон тоглоомтой юм билээ. Алийн тоглохоо мэдгүй хоёлаа зөндөө эргэлтэж явсан. Явсаар л байна. Зөндөө юм яриад л байгаа. Ам хураагүй л ярьж байгаа да. За ингэ зөрөглөөд нэг тоглоом шүрдэг тоглоом тоглосон. Тэгээд харамсалтай нь бид хоёр нэг ч тоглоом авч чадаагүй. За ингээд буцаад урлан руугаа орж ирлээ. Энэ дугууланд явдаг хүүхдүүдийн зурсан зураг хөөрхөн байгаа зү. Айгу мундаг зурдаг болд юм бэ лээ. За эднээс ээж аваад нь хүлээж авах зураа юм. Эднэрийг аваад бодож болно, зурж бас болно. Тэгээд хүүхдүүдийн бүтээлүүдийг ингээ үлгээ тавьсан байдیں۔ Яа, хүүхдүүдийн бүтээлийг харуулж байна. За бид хоёр ингээд өнөөдөр шавраар бүтээл хийх болсон. За багш маань ингээд зөөлөн базаад усаараа норгоо дахиж базаад шавраа зөөлөн болгоно гэж хэлсэн. Тэгэл маргаад зөөлөн болгох гээд зөндөө хичээсэн. Хийгээлээсэн базгаад нүү дийлдэггүй мэлээ. Тэгээ сүулдэ жижигхэн болгож аваад базаад усаар норгоод базаад л байсан. Сүулдэ дийлэхгүй бол цаг яваад ахаар ээж нь орсон. Хоёлоо зэрэг бадж хэлсэн. За арай гişin зөөллөөд нөгөөтгөө илдсэн чинь буцаа таалагдахгүйсэн юм уу яасан буцаал хумсан. Энэ хооронд хажууд хүүхдүүд будаад байгаа байхгүй юу? Миний юу гэдэг лээ. За тэгээд багш нь орж ирээд илдээд за одоо яаж хийх зааварчилгааг нь өгч байна. Тэр үзэгнээс хав хэлж байгаа байхгүй юу? Үзэгнээс хав хийгээд ярьж ирсэн нь сүулдэ нөгөөдгөө аяг олгочих гээд аяг олгоцоо. За одоо ингээд багшийнхаа тусламжтай хоёлаа хийж байгаа. За тэрийг эвтэйхэн хуульж авахгүй бол бас хагараад идэм бэлээ. За тийж дотор нь хөөрхөн шилэн сав маяга хийж аваад мүлэлгөөрэй гэсэн. Мүлэлэхгүй бол хагараад идэг шүү гээд. Тэгээ хөөрхөн чимэглэлүүдээ бас хийцэн байгаа. Даан чиний ишин бариулан жоохон унаад исэн. Тэр нь жоохон хэцүү байсан. За ингээд дахиад урлангаа харуулж байна. За бид хоёрын бүтээл юу болж гинэ вэ? Чимгэлж дуусахгүй нилээн суусан. Тэгээ бариулан тогтгоолохоор ингээд дотор нь порлон авчулцсан. Тэгэл дахиад ингэж хийх үежээ, тэгж хийх үежээ, тэрийг чи нэмчих үү гэл. Ингээд эцсийн вариантаар ийм бүтээл болсон. За ингээд бид хоёр
буугаад гэрийн зүг явах гэж байна. Лифтэн дотор бүжиглэж байгаа харагдаж байна. За зайсан хэл. Ингээд явж явах замдаа ээж энийг харъя гэж тоглоом байсан баггүй юу? Тэгээ тоглоом руугаа дахиад очиж харсан. Тэгээд зайсан хэл маань гацураа засч илээ. Тэрийг бас харсан. За тэгээ машин руугаа бууж байна. Хизээж бит хоёр машин руугаа хүүхдтэй явж байгаа хүмүүс яг шулуун хурдан машин руугаа шууд явдаг байгаа. Замдаа мэдээд саатна. Маш олон зүйл дээр саатна. Ингээд маргад гулгаад, бие гулгаад, дараа нь дахиад маргад гулгаад, дахиад бие гулгаад, ингээ хойлоо гулгасаар байгаад машин дээр ирсэн дээ. Энэ гэхдээ гой гулгах юм лээ. Сэнгээ дэж хоёрын нэг өдөртэй хамт байсан та нартаа баярлаа.